За сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За уламжлалт бизнес болон сүлжээний бизнесийн ялгааг та одоо мэдэх үү? Би танд тайлбарлаж өгье. За компани өөрийн шинэлэг санаа нөхцөл ажил хэрэг болгон үйлдвэрлэж эхэлдэг ба за энэ үед агуулгах тээвэр гэсэн хоёр асуудал гарч ирдэг. За энэний хамгийн нэгдүгээрх сонгодог арга нь бол үйлдвэр өөрийн албан ёсны төлөөлөгч компаниа сонгоод за тэгээд тэр сонгосон компани нь өөрийнхөө бөөний агуулгах руу бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрээс зөөдөг. За тэгээд өөрийн сүлжээ дэлгүүрүүддээ жижиглэнгээр авч зарах боломжийг олгодог ба мэдээж хэрэг шат болгондоо үн нэмэгдэж байдаг. За мөн зар сурталчилгааны зардал гэж маш өндөр зардал гардаг ба одоо тухайн зардлыг тухайн барааны үнэнд шингээсэг байдаг. Мэдээж хэрэг зар сурталчилгаанд хичнээн их мөнгө зарцуулж хичнээн гоё зар сурталчилгаа хийн төдий ч өнөө тухайн бүтээгдэхүүн зарагдах нь их байдаг. Учраас энд ингээ маш их мөнгө зарцуулдаг бахнэ. За MLM буюу сүлжээний бизнесийн бүтээгдэхүүнийг бол үйлдвэрээс шууд за тухайн компани ID-тэй гишүүдийн гар дээр очдог ба тухайн гишүүд нь өөрсдийн урьсан хэрэглэгчдийн гар дээр шууд одоо бүтээгдэхүүнээ өгдгөөрөө давуу талтай ба тухайн зар сурталчилгаа болон одоо бөөний болон жижиглэнгийн гэх мэт олон дамжлагаар орж үнэн нэмэгдээгүй бүтээгдэхүүн байдаг ба одоо түүнээс хэмнсэн мөнгөө өөрийнхөө компани ID-тэй хэрэглэгчдэд одоо урамшуулал, цалин, аялал болон автомашины бонус гэх мэтээр одоо олгогддог байгаа. За тэгээд одоо үед бол хүмүүс бол гоё зар сурталчилгаанд ерөнхийдөө бол итгэхэ болсон гэсэн судалгаа байдаг. Тэгээд мэдээж хэрэг хүмүүс өөрийнхөө найз нөхөд ойр дотныхондоо одоо илүү итгэдэг ба тэднэр нь мэдээж хэрэг өөрийнхөө одоо хэрэгжилж үзсэн өөрийнхөө ажилдаг сүлжээний компанийнхаа сайн чанарын бүтээгдэхүүнүүдийг одоо өөрийн хамаатан садан найз нөхөд танилуудтай санал болгож үүнээсээ цалин урамшуул авч давхар орлоготой болох боломжийг бүрдүүлдгээрээ MLM буюу сүлжээний бизнес нь уламжлалт бизнесээс ялгаатай нэг бахнэ.